Beno, хүн байна уу? Байна уу? Хүн байна уу? Гоё байна уу? Хүн байна уу? Samsung-ийн нэг амар нарийнх утас гэдэг байхгүй юу? Тэг клип явдаг. Би дөрөөр. Төвчлөрт юм уу? Төвчлөртэй. Тэгснэ дэлгэцэн юм нэгсээ тийм тэгээ явдаг. Тэг Samsung-ийнх заяа. Амар нарийнхан. Торхаа гэж. Инчнээс нарийн. За иймэрхүү энэс нарийнхан ч биш маа. Зүг нэмгэнгээ дагаа маа. Нэмгэн. Би зүрийн мистик шиг утастай байлаа шүү дээ. Нэмгэн утас тэгээд амар гоё. Тэгээд даанч тэрийг яг ингээд өмднийхэн команд хийгээд суусаар агаад тэгээд нууларсаар. Чи хамгийн анхны утас ямар утас вэ? Миний санаж байгаагаар нэг юм хичгүй ханах утас байсан мэдгүй нэг юм саарл утас байсан ямар ч байсан. Тэгээ ингээд ингээд зүүчдэг. Энэ хоёрдугаар англи хийсэн байна. Яг ярих зориулттай. Тэгээ ингээд хичээлэнд харсан уу? Харсан гэж ярих зориулттай байсан байхгүй юу? Тэгсэн чинь миний утасны одоо ингээд зүүцэн байд юм биш үү? Энийг ингэж таслаад халцсан байсан. Вау. Түр ангисэн чи. Хоёрдугаар анги Автобусны дотор тэгээд нөө би автобусанд явдаггүй байсан. Тэг яаж манай ангийн хүүхдүүдийн аль нэг нь хуцсан. Тэг хүн чиний ингээд дижинайсэн би хоёрдугаар анги байсан. Би 5 настайдаа сургуульд орсон. Тэгээд тэр чинь хит хамаатай хүн чамд чи тэгээд сургуульд орох потенциалтай болоод орсон байгаа. Үгүй ямар ч потенциал байхгүй хахад хүчээр оруулсан. Тэгээ хүчээр оруулсан бол чи тэгэл дахиад нэгдгээр ангид суух. Намайг цэцэрлэг рүү явуулах жахад нь би өөрийгөө хичээхстэй мэн гэж одоо хичээсэн гэсэн бихтэй тэр хичээснээ сандгүй. Би тэр утсыг алдаад тэгээ ээжэд амар загнуулж яснаас сандаг. Би яаж тийм зөвхөн тэрийг санаж хахад би яаж энийг миний утсыг хулгайлж байгаагүй мэдхгүй би мэдхгүй. Цэлөөрөө тасраад унсан юм мэдхгүй. Би гэдэгтээ ер нь бол гайгүй юм байна. Би уцаа бүр амар их алдсан заяа бүр тоо том шүү. За тоо том шүү чи. Би ямар ч юм бол 7-8 утас бол хайсан за. Хулгайлсан ч юм уу. Болсноосаа хойш. Дөө товчлоггүй бас смарт биш зүгээр бүгдийг хайсан за. Үнэхээр л зүгээр бүгдийг хайсан. Тэгэл you were just so careless. Тэгээ яг ингээд нэг өдөр яг ингээд автобусанд ингээд миний уцаагийн команд хийсэн заяа. Тэгээ ингээд чихвч зүүцэн. Тэгээ яг ингээд явчихсан чинь яа чихвчин дотор уцны кейборд дуурай наачтай. Би гайхаа. Ингээд харсан чинь нэг ах ингээд миний уцыг ингээд барьсан за. Тэснийг над руу харааш. Би ингээд хараа. Уцаа ингээд буцаа кэмалгүй гэж. Буцааг барья. Oh my god тэгээ алдсан уу? Үгүй. Аяа. Тэр ах бас шокнд орсон баг та. Яагаад вэ? Яаж юу ч ямар ч хариу үйл үзүүлэхгүй яахаа. Гэтэ хүн яг тэгдэг баха яг нэг юм өөрийнхөө нэг юм хатхаг санааг ингээд тэжимээр байгаа штэ. Хүнээс ямар нэг юм хариу үйлдэл аваад бахан ханаатай yes би явуулгаач yes би хүн алчлаа хүн хүчнцлээ гэх нэг тийм ямиг тэжээхгүй байнгут юм сонирхол нь буураад гэ хачтай юм шиг байна за. That's like that I'm dark юм бэ. Би бас яг нэг удаас тэгсэн. Автобусанд ингээд явдсан чинь цүнхээ ингээд үрцэн. Тэг ингээд нэг мөрөвчин ингээд унцсан. Тэг ингээд нэг мөрөвчөр ингээд өөрөө явдсан байхгүй. Тэгээ автобуснаас буух гад хүмүүсийн голоор явдсан чинь миний цүнх энэ татагдаад үлдсэн байхгүй. Тэг би миний гарнаас нэг нь болтраад ингээд явж байхад нөгөөдгөө дахиж ингээд татаад ингэсэн чинь миний гар дахиж нэг гартай хамт давхцаад тэг ингээд авсан чинь миний цүнх онгорхоо дотор нь төрүүлж байхгүйсэн байхгүй. Тэг 2000 төгрөгтэйсэн за. Төрүүлчэндээ. That was a lot of money. 2000 төгрөгтэй. Тэг өдрийн цааны мөнгө. Тэг би 12 дугаар анги заяа. Тэг ингээд авснаа. Тэг ингээд би ингээд авсан үнийг ингээд хатчих байгаа байхгүй яг ингээд тэр бүхэн дундаа. Тэгээд наа төрүүлчин чинь 2000 төгрөл байгаа. Би ингээд гэрлүүгээ харнаа, буцаа суунаа. Тэг надад би ингээд 400 төгрөгийн өрнө. Тэг би ингээд өдрийн цайныхаа юмыг авч идэн та надад зүгээр буцаагаад өгчдөх үү гэсэн чинь ингээд 1000 төгрөгтэй буцаагаад өгсөн шүү дээ. Нэмээд 1000 төгрөгтэй өөгүй. Яа. Нэмээд 1000 төгрөгтэйсэн бол би so legendary. Тэгээд тэр аппер добог болох байлаа.
Тэгээ би төрөвч буцаагаад ингээд хийсэн байхгүй юу? Тэгээ би ингээд төрөвч ингээд муухай хараад амхандаа гэж муухай хараад автобуснаас буугаад төрөвч ингээ онгоолцож 1000 төгрөгөөстэй 1000-ыг аваад үлдсэн. Ядаж гэртээ харагдъя гэж бодсон. Тэгэл яа shit. Тэгэл Оос гэсэн. үгүй тэгтээ зүгээр бишгийг аваад идсэн. Гэхдээ тэр үе чинь бишгийг чинь 600 төгрөг байсан баг тий. 500 илүү. Тийм. Тэгэл бишгийг аваад. Яг л дүндээ дүн болсон биз. Тийм тэгэл гэлөөгөө арай л. Илүү мөнгө зөнгөтэй баг ёо. Тэгчихсэн шүү. Нэрнгээс л хүн ийм хүсэж байгаа юм өхгүй болохоор өөдчтэй юм шиг хосын харилцаан дээр ч гэдэг. Яа. Алтартай байдаг энийг хэлдэг. Хүн талахыг хүсчихвэл талахыг өг. Энд гэхдээ тасралтгүй ингээд юм ярина гэдэг чинь ямар хэцүү юм бэ те. Үгүй тасралтгүй юм ярьдаг штэ хоёулаа яг үндэ зүгээр үед чи бод. Хоёулаа тасралтгүй юм ярьдаг. Зүгээр л яг ингээд ажил болгож ярахаар амар зовоод байв. Харин тийм тэгээд хийтээ гайхгүй болохлаа та тий. Уг нь бол тэгдэг штэ. Орондоо нэг юм би сулраал. Тэгэл юм ярих юм унтраал арай гайгүй. Тэгээ уушаад. 30 Яваасаа явуулмаар байна. 30. Тэгэхээр хоёлаа эхлээд хамгийн эхлээд нэрээ олох хэрэгтэй. Тэгээд яг юу ярьдаг байх уу тий. Юу ч хамаагүй. Тэгээд өөртөө болсон тохиолдсон. Сэний холгоо гоё шаалж дээ. Хараал битвээ гэлтэй. Муухай тий. Yes, no хараал. Number 1 дүрм no хараал. Би бас англи үг ашиглаж ямарг байна. 2 дахь дүрм. Монголоор яар. Би яг монголоор бити яргээд англиар хэлэх гэжэлээ сая. My god. No. Үгүй. Яа. Үгүй. Мохамед. Хараал үгүй. Үгүй хараал. Хараал болохгүй. Аха. Яна энэ сурах гэж их зовх нэ. Ямар тэнэг юм бэ? Амар awkward бай. Шал. Элэ энэ үгийг алтаршуулах уу гэж. Яах юм бэ? За, Сайн дургүй юм л ш. Тийм үү? Хин Дээр хинээ мэдэхгүй байна. Хоёлаа нөгөө нэг Мишка дээр очиод нөгөө нэг шивээс хэлүүлж мэлүүлээд байж хаад нөгөө нэг Дино дээр орж ирсэн шүү дээ чи. За. Тэгээд тэгсэн чинь нэг нөгөө нэг хийдэ шивээс хэлийг залууч малгачуд байсан шүү дээ. За. Тэгэл тэгсэн чинь хоёлаа ингээл яг юм ярьж алыг хоорондоос ёо ямар гома юм бэ нэг тэрийг юм ярьсан байхгүй юу? Change чи гома болохоор change татж байгаа зүйлсгээ намайг чи гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь чинээс яана би бас тэ ийм нарийнхан тамхи таттай. Тэгэхээр би гома гэсэн үг юм уу? Гома хүн заавал нарийнхан тамхи татах юм ч юу л ингээд шууд зүгээр ингээд жинхнээс хүлээж аваадсан байхгүй юу? Ийм Монгол гэж тийм монгол хэлний гомо гэдэг үг байна. Харин тийм уг нь бол тийм ийм бүтлгүй бэлгийн чиг хандлагын гомо биш байхгүй. Гомо гэдэг. Гэтэ тэр нь яг ингээм амнаас гарахтаа гомог гарчдаг. Гэтэ ер нь бол гомо л гэж ярьдаг юм бэ л дээ. Гомо гэдэг үгийг чинь тэгж л ашигладаг юм байлээ. Тийм. Уг нь бол айгүй зөв монгол үг байхгүй юу? Зүгээр яг гомо үйлдэл тэр чинь одоо нэг тийм нэг юм бүтлгүй нэг юм бүтлгүй яа амар хэцүү юм бэ. Уг нь мэдээд байна ойлгоод байна. Гэтэ буруу тайлбарлаад нь хоёлаас. Одоо тэгээ гомо гэдэг үгнийх нь утгыг мэдж байгаа хүн хэрвээ үзвээс хоёулынгийн маш их буруу шааж али яг одоо харчил та гомо гэдэг үг чинь одоо монгол хэлний тайлбар байж байгаа. Бэди. Гомо. Ачатлын хагсын үсгч ямар хэцүү юм бэ те. Харин тэндээ ингээ амнаас гарахтаа үсэг гомо л гэж гараад байгаа байхгүй юу? Ер нь бол гомо. Монгол кинонууд дээр ч гэсэн гардаг штэ те. Тийм, гомо үл чичта гомо юм хийлээ дээ. Дулмаа. А тийм, одоо ингэж байгаа хгүй, эндээ ингэж байгаа хгүй. Гомо гэдэг үг. За. Гомо.
Хоёлаа буруу хэлсэн байна. Бүгд имшүүллээ. Мөчид тутмаг хөнгөн хуумгай болгоомжгүй бодит байдалд нийцээгүй хуумгай байдал гомо дүгнэлт жишээ үгнүүд нь заяа одоо гомо дүгнэлт гэх юм бол одоо хуумгай дүгнэлт дутуу дүгнэлт авах нь тэгээд гомо мих гэж бас хэлгийм байл та хөгжүүлээ тийм дутуу мих тэгээд гомо хандах гингүүт ингээд хуумгай хандах тийм гэдэг ч юм уу тийм уг нь бол ийм утгатай үг ээ. Тэгээд энийг ингээд хүмүүс буруугаар ойлгоод байд юм тийм. За тэгээ хоёул подкастны нэрийг гомо болгочих уу? гомо подкаст. Тэгээ бодлыг хоёр агаас уншдаг дандаа. Чи тэр гомо подкастыг сонсноо гэсэн чи юу вэ? Гомочуд сонсд юм. Гомочуд сонсд юм уу? Гомо хүмүүс хийд юм уу гэсэн зөний хоёр ах ингэ. Тэгш. Огоёго. Гэтэ үнэ биш. Гомо подкаст. За ингэ тавихынд өнөөдрийн гомо подкаст. Энэ явахгүй байна. Муухай юм байна. Муухай байна. Эсвэл таг подкастаараа л явал тэжгүй л. Таглаач гэж бодлоо шүү дээ. Таглаа подкаст. Бүхнийг таглана. Бүхний подкаст. Бүхний. Таглаа нь арай дээр юм байна. Яг ингээд юу муу гаргах гэсэн. Постэр энэ хэрвээ зэвтэй яванда гаргаад таглаа гэсэн зур таглааны зураг. Тийм. I like it. Таг гэдэг нь гэтээ тусдаа бичигддэг. Тийм. Тэгэл таглаа яг юм таглаа. Гэтэл за ингээд өнөөдрөөс эхлээд таглаа подкаст дугаар тай боллоо. Дугаар нэг сайн байна уу? So nervous. Яа энийг үцэд амар хрийч луухаа. Уйланаас би нэр уйлсан шүү дээ. 2 хоногийн өмнө 0-доо ганцаараа өглөө 7 хүртэл шартаад юу ч хийж чадахгүй байна. шартаад талхай амар өвдөө дотор моохоо оргоод тэг ингээд дэшээ доошоо гарах хэрэгтэй юмнууд гарах гад зэрэг тэг ингээд толгой ингээд лугшаад ингээд тэг амар их юм бодогдоо би марах хичээлтэй тэгэл бүх юм ингээд бодогдоол тэгэл хөөе нэр ингэдэм шүү. Ингээд ингээд хүмүүс ингээд кино мэн үзэж ч юм ингээд ямар нэг юм хийж идэг штэ. Тэг ингээд нөө амар дээрлэхүрч мэрэлхүүлэн готлаа шууд ингээд 0 ороод бүлжмүүлжүүлээд штэ К-драма энэ тэр тийм үү? Тэгснээ ингээд амар их загнуулж магнуулснаа 0 орж бүлжмүүлждэг ч юм уу. Тиймэрхүү юм ингээд амар их байдаг хгүй юу? Really? Жирэмсэн юм шүү нөө. Үгүй. Тэгсэн чинь нэрнгээсээ хит их юм ботхоор бас үнэхээр дотор мохоор гэдэг юм лээ. Тийм үү? Яг минийх шаардлттайгаа хамт нээлсэн байж магадгүй. Гэхдээ нөлөөлсөн. Яг ингээд зүгээр байжгаад би хитрхи их юм ингээд ургуулж бодон готлыг энэ чинь ингээд ийм логшилт ингээд зүрхний цохилт ингээд тархины цохилт зүрх ингээд чихэн дотор сонсогддог штеп. Тэгж сонсогдож байгаа байхгүй логшаад тэгээд тэр нэг аим хурдан. Тэгээд ингээд энэгээр ингээд яг ингээд жирэлцдэг штеп ингээд цусгүйж байгаа. Чи харанхаж исэн юм шүү баг. Тэгдэг байхгүй да. My god. Масал хийхээр зэрэмдээ тэгдэг штеп амар. Яг тэгдэг л дээ. Тийм. Яг тийм мэдрэмж ингээд төрөөд. Тэгээд хитрхи их юм бодоод дээрээс нь шартаад тэгээд толгоо өвдөөд тэгээ ингээл тэгээ юу ч хийж чадахгүй тэгэл зүгээр уйлт юм билээ. Тэгэл би уйлаад бөөлж уйлаад. Тэгээд гарах сте юм бүгдээр гарсан. Нөлөөсөн ч гарсан. Илүүдэл дутуу юмнууд нь ч гэсэн гарсан байна. That's good. Actually. Тэр өдөр чи тэгээ яасан амааш нь. Яал их бүрхэгүйсэн. Азар их чөлөөтэй амьдралаар амьдардаг хүн. Тэг бүрхэгүйсэн болохоор ажил хийж чадахгүйсэн болохоор зөв F гэж хэлээ.
Үзсэн. Үгүй. Rick and Morty үзсэн. Rick and Morty. Баярлалаа. Баба. Би дуртай. Тэрхээ өмнө үзэж байгаа дунцгаар хачих зүзүүтлээ. Дуртай. Юу нэ вахтуйсаа би өглөөс чи би what the fuck гэж бодож байгаа ингээд хитэн байд би яг тэр цонхон дээр сууж гүлээд суудаг байхгүй яг ингээд талуу сунгаа. Хөөе. Гэхдээ бас ингүүл бас амар сонирхолтой за. Би бас ингэ амар таг зүтэлдэг за. Амар тэг гэдэг шүү. Зүгээр л би тэгээс эсвэлдэг батсан. Би ингээд амгаандаа нэг Instagram хөгжүүлэх гээд явж байгаа. Тэр нь таг хүүхэн гэдэг нь шүү дээ. Тэг явахгүй байгаа л да. Тэгээд тэрэндээ би ингэ бодохгүй. За би юу их хэвээр юм бол ингээ хүн болгоо ингээд өөртөөхөө хийдэг юм хийгээд авахгүй. Одоо ингээл өдрийн нэг одоо өөрийнхөө амьдралыг ингээл танилцуулдаг хүн байна. Эсвэл ингээл өөрийнхөө ажил мэргэжлийг танилцуулдаг хүн байна. Хүмүүст ийм ирч хүч өгдөг, тасгал хийдэг мэдэг, хоол хийдэг мэдэг гэл ингээл ийм тостой аваад авахгүй. Тэгээд би бүгдийг хиймээр байсан. Гэхдээ бүгдийг нь бол хийж чадахгүй юм байлаа л дээ. Тэгээд за би юу хийж чадах юм бол гэж бодсон чинь би бол зүйтэй ярьж болж байгаа юм лээ. Тэгээд би өдөр болгон зүгээр зүйтэй явуул яах вэ? Наач сонирхолтой юм. Гэтэ уг нь зүгээр чинь зүгтэнд байгаа хүмүүсийг таньдаг хүмүүс байвал бас илүү сонирхолтой л да. Тийм ээ. Даанч танихгүй. Гэтэ хүмүүс танихгүй хүнийхээ ямыг үзээд л идэг шансаа болоод. Одоо хоёулаа ч танихгүй шүү. Тийм ээ. Тийм үнэхээр үйд сонсдог юм лээ. Би бол концертаа дөрөв үед ер нь бол тиймэрхүү подкаст айгууг сонсдог болсон. Амар хань болт юм лээ. Тэгээд үнэ. Амар хань болдог. Би найзтай уулзж байгаа юм шиг. Тэг бас тийм ганцаараа байхад илий балаа юм ярьшаад тэрэнд нь хамт инех юм гоё. Зүгээр яг юм бас юм амьдралтай ойрхон юм ярихаар ярив амарлаад л та. Яг юм хүний хөгжлийн эрүүл мэндийн подкастуудыг яг хаяа нэг сонсоход сонирхолтой. Би нэг иймэрхүү мэдэх юм бол бас буруудаад байгаа юм байна. Ийм мэдэх юм бол болоод байгаа юм байна ч юм уу. Заримдаа тиймэрхүү мэдээлэл авах сонирхолтой. Заримдаа нэг түүх мөх сонсох сонирхолтой. Гэхдээ дийлэхтэй зүгээр юм хов жив зүгээр small talk яриа тийм жижиг хэрэгтэй байхгүй. Болоо энэ яг бичиж үгүй гэдэг чинь. За чек. Бодгоонаас зүгээр. Өдөр болгон плейтс хийдгийг. Тэгээд би бас ингээд одоо чи ингээд ганцаараа амьдарч байгаа болохоор тиймэрхүү юмнуудыг илүү сонсоод цаанд орж ирж байгаа байхгүй. Өмнө нь болохоор юм хосын амьдралтай юм байж байгаа. Тэгэн гоч би одоо хосын амьдралтай би ерөөсөө ер нь л подкаст сонсохгүй байгаа. Чи гэдэг Солонгос тахтаа бол тэгээд Солонгос тахтаа байсан ба тий. Солонгос тахтаа би заяа хүлээлгийн өрөөгийн бүх дугаарыг сонссон. Тэгээд тэднийх чинь нөгөө нэг 2 жилдээ нэлээд Өөзия гэдэг подкаст хийдэг байсан. Тэрний бүх дугаарыг сонссон. Тэр бас нэг тиймэрхүү вебтэйс юм уу тий. Тийм яг дөрүлээ. Тэр амар сонирхолтойсэн. За 2 эртээ 2 бит тэгээ 30 гарцсан хүмүүс. Тэгээд ингээд ер нь л юм тэдний хооронд тэгээд 2 залуу болохоор амар хэрэгтэй. 2 нь германд гэдэг 2 бит. Тэгээд тэдний ярианууд ер нь л амар сонирхолтой байдаг байсан. Тэгээд эрэгтэй эмэгтэй 2 хүний бас яг нэг асуудлыг хараад гээд маазарч байгаа нь бас шал өөр. Тэдний өдөр ямар байдаг. За тэгээ бодлоо бидний нууцыг бас эхнээс нь ахвал сонсож байгаа цагтл хүртэл нь яваад тэгэл юу Монгол гэсэн юм байна. Тэгээд эс аваад яг бас баг бүгдээ сонсож дуусгасан юм байна. Crime Station-ыг, Cocktail and Crime-ыг ер нь тэгэл яг л ганцаараа ах үедээ сонсно. Тэгэл хүн чинь ер нь хүнтэй юм ярихаа байцчихдээ. Аха. Yes. Тэгэн готол зүгээр юм жижиг юм ойр зургийн яриа байгаа тахлаар хантай санагдаад байгаа байхгүй. Тийм. Ганцаараа биш. Тэрч. Автаг би бас үлээд бидний нууцны хийн томцоо. Өдөр болгоно сонсч. Өдөр болгоно сонс. Тэгээд бүр зуршил болж байгаа юм чинь ингээл би гэрээсээ гарах ч юм уу өглөө би ингээл масуулаа хийчихэл бүх юм хийчихэл тэгээ ингээд бас тэгээ герман подкаст сонсдог. Because try. Герман сургыг хичээж авлаа. Тэгээ тэрнээс гадна тэгээ шууд хамгийн дараад нь шууд бидний нууцны нэг дугаар байдаг. Тэгээ өнөөдөр мэдээ сонссон.
хөө бодийн үцэн хоёр та юу хайрталсан би үн анх ингээд сонсоход ингээд the fuck гэж боддогс аахгүй юу? Чиггүй waste of time санагдаад яа би ингээд ингээд мөрч хэрэгтэй юм ярихгүй. Тэгэл ингээд зүгээр л чит чат аа штэ. Тэр надад амар тний санагддаг ус аахгүй би тэрийг тэгээд ерөөсө гол поинтыг ойлгоод үзсэн юм байлээ. Тэгээд яг ганцаараа байгалаа юм ярьсан чинь. Тэр хоёр найз байсан. Чи энэ ам хаяавчдээ. Ууса. Удлаа энэ тгний сууж байгаа болохоор чи өчтөр жамуухтай эзтэй намайг. Тэгсэн би өөрөө хийж байгаа жамуухтай байхгүй. Салганаад ингээд дотор мохоо өргөөд нүд харахуулаад би өвөх гээд байгаа юм чинь би хайж явна штэ. Би хоол авч хөө гэж хэлдэг дандаа. Мөнгөгүй гэдгийг ойлгож чинь би энэ хүн оюутан мөнгөгүй гэдгийг би ойлгож чинь би тэгээд найз нь заавал хэлдэг. Чи тэрийг заавал хэлэх ёстой. Чи өөрийгөө буруу юм дээр өөртөө чинь. Жамуухсан намайг жамуухтдаг тэгээд удахгүй нугслуулна гэсэн. Хинч нугслаа. Эмэл нугслаа. Гэтэ чи юу н 10 жилийн ангидаа тийм амар хулгайн гэмт хэрэгтэй гэж хүртүүлсэн үү? Анги дотроо юу? Анги дотроо ч тэр автобусны дотроо ч тэр. Ер нь ядж яхад нь би нөгөө хороолт амьдэрдэг байсан. Тэгээ би бол ингээд хулгай дээрэн гэдэг зүйлээс маш их айдаг байсан. Имээ мань намайг бараг толторын хүртэл намайг их сургуульд хүргэж өгдөг байсан хөөхий дөө. Тийм үү? Ааха. Тэгвэл тэр үедээ ч юм уу эсвэл тэр үеэс жоохон өмнөхөн ч юм уу ер нь бол тэр аваар айгүй хулгай дээрэм гардаг. Дээрэм амирх гардаг. Тэгээд дээрэм бол гудамжны хаа сайгүй шүү дээ. Гудамжны хүүхдүүд нөгөө нэг өргөөгийн урд ингээд зогсож идэгс аахгүй юу? Тэгээд би яг сургуультай явахын тулд тэрний урдуур явдаг. Тэгээд тэнгуут би дандаа ямар нэг юм гартаа барьж ивжсэн юм булаалгадаг байсан таг. KitKat бишээ контэг чи тэг гартаа юу байж авахаа болчихгүй яасан юм. Үгүй би тэрийгээ би амьдралдаа тэрний урдуур 2 3 удаа тийм юм барьж яваад 2 3 удаа тэрийг алчижсэн аахгүй юу? Баян тийм барай авахгүй шүү дээ угаасаа. Тэг шууд ингэ бариаж. Би тэгээ ингээд шоконд ороод тэнгуү тэгэл юу ч үлээгүй юм шиг өөрөх юм авч байгаа юм шиг аваад уучдаг. Ааха тэгдэг. Би бас өргөөгийн урд байдаг хүүхдүүдтэй нэлээх тарчсан. Тэг яг амар дээрлэж мэрлэгээл тэр шууд харааж мараагаал. Тэгээ амар харааж мараадаг. Тий. Тэгээ сургууль мургуул руугаа юу н явж байхдаа л гудамжны гудамжны гэж ярих зүг. Үгүй мэдхгүй одоо тэр хүүхдүүд. За гудамжинд таарсан хүүхдүүд маань дээрлэхэд хүүхдүүд. Тийм бүлэг нэг хідэн хүн. Тийм бүлгэлтэн хүүхдүүд байдаг ус ахгүй бүлээрээ бүр ингэ. Тийм. Тэгээд ямар ч сан би амар тооцоод зөө 5 дугаар ингээд. Энд ихтэй амар муухай. За. Тэрээ. Ингээд би 5 дугаар анги заяа. Тэг ингээд хичээл 1:30-аас ордог. Тэгээ би ингээд яг ингээд хуцнаа өгсөөлтэй ингээд 12:30 мач гэдэг ингээд гэрээс гараад явж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь ер нь бол нэг 5 6 эрэгтэй хөвгт заяа. Яг ингээд хурж ирээл тэгэл ингээд хойноос дуудаал хөөе мөө гэдэг тэгэл тоохгүй би ингээд явдаг байхгүй. Тэгэл тэгсэн чинь бөөнөрөө гүйж ирээл яг юм тойрог үсгээд тэг би яг ингээд голт нь орч байгаа заяа. Тэгэл би ингээд памирхан камера ингээд гараа ингээд доошоо ингээд нугтаагаал ингээд тэгэл ингээд аль болох ингээд царайлаа ингээд харахыг хүсэхгүй байсан юм уу эсвэл харахаас яагаадсан юм битгүй. Ингээд толгоо ингээд доошлуулж маршлуулаад ингээд царийг харахгүй ингээд байгац бүгдээр над руу ингээд чулуу авч идэж мэдээ заа юу. Чамаа ингээд тойроо зогсон. Oh my god. Чи дандаа ихтэй өвтөөд. Тэгснээ бүр нэг нь заа юу. Би ингээд чулуу шидэд талыг би ингээд голоос ингээд гаргаад болооч гээл ингээд үзэн штэ. Тэгсэн чи ингээд яг ингээд нэг хоёр нь ингэж харуулад намайг ингээд гарах гад ингээд гэсэн чинь ингэж харуулад тэгсэн чинь яг нөгөөх нь ингээд боож гоогаад тавталсан. Тэр нь яг тэр бүлгийн ахлагч юм шиг байгаа заяа. Оо, хэдэн настай хүүхдүүд байсан. Тэгсэн чинь манай Вилли ингээ хүүхд байсан. Тэр нь дараа нь манай гэрт ирсэн заяа. Юу бүлгэлсэн хүүхдүүд биш байсан юм уу? Бүлгэлсэн хүүхдүүд. Гэтэ тэр
Гэтэ боож байгаагаа харуулсан хүүхдийг энд би царайг ингээд хараад санаад очиж байгаа байхгүй юу? За. Би боожгоор нь хараад зогсоод ахгүй штэ. Тэг ингээд нүүрлээ ингээд хараад ингээд тэгээ ингээд нөгөөдөл чинь амар тэрэндээ амар аз жаргалтай болоод тэгээд ингээд бөөндөө нээлдээ цаашаага ингээд гүүгөө явсан байхгүй юу? Тэгээд гэсэн чи нэлээ хэд хоногийн дараа манай гэрт манай үеэлийн ангийнхан хүүхдүүд ингээд орж гараал ингээд байдсан чинь яг тэр хүүхд хараад ирдэ. Намайг хараад тангиж байгаа байхгүй юу? Тэснэ ингээд над руу харсан энийг нь очтээ. Тэгээд би ингээд дараа нүгэл хахтай хэлээд наад хүүхд ингээд намайг гудамд явжсэн чинь ингээд нийлээд хүүхдүүдтэй нийлээд ингээд бочгоо харууладсан байсан ингээд гэсэн чинь манайх нэг ш. Оо тийм үү гэж авсан за. Тийм л тэнэг. Би тэгээд одоо хүртэл тэр хүүхд том хүн хийсэн. Том болсон ч гэсэн би тэр хүүхдийн царайг бол санаж лээ. Харах юм бол би тань гудамд харах юм бол тэр хүүхд хичнээн том болсон ч гэсэн одоо ингээд бараг 17-8 жил өнгөрсөн ч гэсэн би тань. Тэр хүн чи одоо дахиад нэг хин нэгэн хүний аав болсон л байгаа гэдэг бол 17 жилийн дараа гэдэг чи одоо 40 хүрч байгаа юм шүү. Гүү жоохон мөхтэй боо. Жоохон хүүхэд өө. Би 5 дугаар тэр нэг 6 7 дугаар англи гэсэн. Үй. Модэ. Жоохон хүүхэд ах байгуулна. Чамаг ах гээ яриад тахаар би яг амар ахгүй ингээд хүсэлсэн байна. Гэхдээ хэрвээ бүр ах хүн тэгсэн бол би бүр аимшигтай юм бах гэсэн бахаа ёо. Чи одоо тэр чиний ингээд чамд ингээд нэм сэтгэлээ шархуулаад үлдсэн үү? Гүү. Эсвэл гайгүй юу гэж бодсон шүү. Мэдгүй би тэрийг надад ингээд юм хүн амар хүн сэтгэл зүй өгөөд ингээд үлдсэн үлдэг үг ингээд мэдгүй. Баах хаад бол нэлээд их боож гарсан даа. Аха. Амар болоо. Одоо ингээд нөгөө нэг нүцгэн ингээд явж байгаа л ингээд паа ингээд хавшмал хүмүүс юм байсан шүү дээ. Чи тийм хүмүүстэй тийм олон таарсан юм. Хоосон яг өглөө ингээд хичээлтэй ингээд яг хоосон гудмаар ингээд явж байгаа готлыг ингээд буланд ингээд яг юм урт юм хаад болтой. Тэгэл паа ингээд тэг ингээд гайхаа. За. Тэрний юм амар шокерч айж хүлээж авч болохгүй л гэж боддог байсан. Тэгэл угаасаа тэгэн гоч зүгээр тэд нар бас бат тийш тэг хөрхийн нэг жоохон охиныг айлах гал паа гэсэн нөгөө тэр ингээд зүрийг команда хийсэн ч ихтэй ингээд хажуугаар нь гараа авчгаар чинь яах юм буцаж ирж чаашна хөөй дахиад их юм ашинтэй бүгдийн хөөй гэсэн нөгөө нэг арт маа дахиад нөгөөтгөн тоодгоноос амар үргэлжлэлтэй тэр хүн баг трама ахаар байгаас тэ дахиад тэр год нь гармааргүй санагдсанэстэй тэр үнд чи оо shit снаа гарсан зовтойгоо өөр год мөдөн рүү яаж энэ охин биш зовтойгоошгүй нэр би тэр ахаа дахиж хараагүй баха нөгөө нүүрний гарц гэдэг шиг боогны гарц болсон гэдэг. Гэхдээ тэр хүмүүс ихтэй азар одоо байхгүй болсон юм шиг байна тий. Одоо харин ингээд амар юм. Надад ихтэй хаа сошиал ертөнц ингээд амар хөгжиж байгаа нь ерөнхийдөө таалагдчихж байгаа. Одоо ингээд дээрлэхэлт мэрлэхэлт ч юм уу ямар нэгэн юм ил тоод гаргаж байгаас болоод нэг бодлын хүмүүс илүү дотгош байгаа, илүү хаалттай болж байгаа. Намайг ингээд хэлчих юм бол ингээд хэлчихнэ. Би ийм юм хийчих юм бол одоо намайг Facebook дээр тавьчихна. Би ингээд хүний доог шалгуу нээлттэй байгаа юм шүү. Болно гэж бодож байгаа хүмүүс бас байгаа. Нөгөө талаараа тий одоо ингээд нэг хүн намайг ингээд дормжилчих юм бол би тэрийг шууд олон нийтэд хэлэх боломжтой. Бид нэр одоо хүнийг манипуляц хийдэг штэ. Тархийг угаана гэсэн. Бид нар манипуляц хийхэд амар амархан болсон. Тархи угаалтанд амархан орно гэсэн би одоо орчуулж өгөх хэрэгтэй. Манипуляц гэдэг үгийг монголоор орчуулах боломжгүй байдаг байгаа шүү. Ер нь тэгэл тархи угаалт илүү төх штэ. Тэгэхдээ бас дотроо өөр манипуляц гэж байна. Gaslighting гэж байна. Яг тэгэх юм бол одоо gaslighting юу гэж орчуулах вэ? Gaslighting-ийг орчуулахад ер нь бол хэцүү. Ер нь бол толгой эргүүлэх нэгдүүлж байгаа гэсэн үг байхгүй ингээд. Тийм, эргүүлэх. Чи тэр gaslighting-ийн түүхийг мэдэх үү? Яагаад gaslight гэдэг болсон
болохоо биш үү заяа. Яа за ингэдэг заяа. Эхлэн нөхөр хоёр байж л тээ. Тэгээ эхнэр нь баян айлын охин. Тэгээ нөхөр нь ядуу заяа. Тэгээ ингээд ямар нэгэн байдлаар эхнэрээсээ хөрөнгийн салгаж үлдэх зорилготой байсан юм шиг байгаа юм заяа. За ихтэй хайргүй. Тийм ер нь хайргүй. Тэгээ мөнгнөөс нь болоо суудсан байгаа байхгүй юу? Би тгийж санджээд. Тэгээд ингээд gaslight гэдэг одоо нөгөө нэг юу гэдэг штэ ийм дотроо ингээд газтай дэнлүү байдаг штэ ингээд газаагаасаа тундраадаг. Тийм дэнлүү байдаг байж л тэр үед чинь. Тэгээд ингээд тэр дэнлүүг ингээд харуулад сонсчихсан. Тэгээд ингээд их нэртэй ингээд тэр дэнлүүг харуулад исэн юм байна л та. Тэгээ ингээд энэ дэнлүүг ингээд харуулаад тэгээл ингээд дараад нь дахиж ирээд харахад нь ингээд баг багаар багсгаад исэн гинэ гэрлийнх нь хүчийг галынх нь хүчийг тэгээл тэнгуут ихнэр нь ингээд энэ ингээд багссан байна штэ ингээд яагаад ингээд бүдгэрсэн гэдэг нь нөхөр нь юу яриад танаа чи юм л хэлсэн штэ гээд тэгээ ингээд ихнэр сони юм даа гээл дахиад ирэнгүүт нь дахиад нөгөөдгөн багссан өдрөөр яваад байгаа штэ энэ үйл явдал тэгээл ингээд үе энэ дахиад багссан байна штэ яагаад ингээд байгаа юм бэ чи анзаарсан уу гэсэн чинь нөхөргөө наа чи юм л хэлсэн штэ тэгж тэгсээр агаад ихнэрээгээ чи мэдрэл муутай болцсон юм байна гэд ойлгуулсан заяа өөрт нь. Чи ингээд сэтгвч чинь ямар нэг асуудалтай болцсон байна гэж тэр гэрлийг улам багасгаж тэгсээр агаад өөрт нь ойлгуулад тэгээд тэр ихнэрээ больниц гинэ. Галзуугийн эмнэлэгт явуулаад тэр ихнэр нь өөрийгөө за би ингээ галзуурсан байна. Нэрэн гэсэл би хөвтгстэй мэй гэж ойлгоо галзуугийн эмнэлэгт явуулаад тэгээ галзуурсан хүн гэдгээрээ тооцогдоод нөхөр нь хам хөрөнгөний аваад тэгээд үлдчихсэн тийм. Тэгээд gaslight гэдэг үг бий болсон. Тэгээд gaslight гэдэг чинь юу нэг юм тийм юм. Тэгээд миний бодохоор яг ийм өгүүлбэр хэлэх юм бол нэг ийм атгаг ийм үгээ яг ингээд багаар ингээд өгөөл тэгэл яг ийм дал тохомсорт нь яг ингээд нөлөөлөл тэгэл яг нэг ийм жижигхэн ингээд юм байж байгаа л нөгөөх нь яг ингээд өсөөл тэгэл яг тэр итгэхээс өөр аргагүй яг нөгөө нэг хотлог 1000 жилийн өмнө болдог гэдэг шиг тийм дахиад надчиж байгаа гэсэн юм уу? Дахиад надчиж байгаа бодлоор надчиж байгаа тийм хүн чинь уусаа бодлоо та. Тэгдэг. Тэгэхээр бидний бас одоо тийм дэнлүү битгий авч тавь. Зөв. Нэг талаараа зөв. Хоёр дахь талаараа тэр дэнлүү алдаа бит яваарай гэж. Йоо так яг яах гэж юм мартчихлаа. Би гол point нь юу юм бэ? Gaslight-ийг гол point нь юу юм бэ? Би мартчихлаа. Гэртээ битгий гэрэл авч тавь. No gaslight, no gaslighting. Хоёул жоохон таглалтай юу? Арай л ухаатай юм дээрээ тийм үү? Энд чинь амар таг штэ гэж. Өсвөр насны хүүхдүүд амар штэ. Би өсвөр насны хүүхдүүдээс амар айдаг. Би амар айдаг. Би өсвөр насны хүүхдүүдээс амар айдаг ёо. Алцуу. Би өсвөр насндаа яг тийм л байсан. Харин тийм би бас өөрөө өсвөр наснда тийм байсан болохоор айгаад байгаа байхгүй юу? Амар. Одоо тэгээ бүр амар алцсан. Би тэдний үед чинь амар хөшөө шиг би тийм. За намайг жоохон байхад интернет бол ангиж амар хөгжөг байсан. Тэгээ үзэх харах юм уу зүгээр л ах эгчнэрийнхаа яриа зарим зодоотой киноны зодооноос л өсөлтцдэг хэрүүлэгдгийг ингээд олж мэдчих байгаа байхгүй эсвэл ингээд будамжны ах арх уугаал ихнэртэй гарч ирэл зодтолж байгаа нь тэрийг хараалаа эсвэл хажуугийн зодоон сонсох юм уу тэр тэнцэнээс л ингээд ийм зодоон зохион хэрүүл оруул гэдэг юмнуудыг хараад тэгэн готлоо тэрийг бээрээ үлдэж эхэлжсэн байхгүй юу яг ингээд өөр хашааны охин өөр сургуулийн охтууд чинь бас хэрэлтэйл зодтолж модалтай штэ бас манай дош мош гэдэг хүмүүс болцсон. Амар тэгэн готлаа амар хэрүүл мэрүүлэгээл нөгөө амар хараал мараалаад ичдэг хилээд чи бич пэ өөрийгөө пэмэж хинэш юм бэ. Тэгэл амар хэрэлдээл биний таслаад авчихлаа шүү дээ. Хэрэгтэй байсан би буцаагаад хийчихв. Орох гэж. Хаяачтай. Тэгэл тэгвэл одоо ингээл алхахтай хүчнтэй
гэмт хэрэгтэй кинонууд, подкастууд гахалтай их байна. Тэр болгоныг сонсч ирч хүч тэрнээс авна. Сэтэл тэгээд чинь тэгээ сэтгэлгүй тэр чигт. Тэгээд дээрэс нь чиглүүлээ. бас үзэж байгаа кинонд одоо ийм дээрлэж байгаа хүүхэд нь ийм янзтай харагддаг. Тэгээ кул харагддаг. Тийм үү? Одоо ямар кинон дээр? Их кинон дээр штэ. Ямар найруулагч нь тийм кино хийдэг байна? Ихэнх кинон дээр дээрлэж байгаа хүүхдүүд нь ийм царайлаг, мөнгөтэй, төрхтэй, ийм боловсралтай нэг ийм хамаг юмд бүрдсэн тийм нөхдүүд байгаа байхгүй юу? Жишээ кинон л дээ. Кинон. Одоо ер нь бол ихэнх солонгос кинонд тийм. Тийм үү, солонгос жууган дээрлэлтэйгээ хамгийн их тэмцэхтэй ус үсттэй. Тэгж тэмцэж байгаа юм байгаа. Тэгээ бодлоо зүгээр өшөө аваад нөгөө нэг дээрлэхүүлж байгаа хүүхдүүд нь өшөө аваад тэгэл дуустдаг л та. Гэхдээ яг ингээд харангуйтал гэхдээ ер нь бол тэгж яадаг илэрхийлдэг те. Гэхдээ нэрээ бодоод хахад ер нь тийм юм байна. Яг уу тийм юм байна. Тийм юм байна. 13 шалтгаан ингээл тэрэн дээр бас тэрэн дээр хүртэл ингээл дэрлэж байгаа хүүхдүүд нь ингээл ийм дандаа л кул, дандаа л гоё охтууд, гоё залуучууд. Яа, тэгээд эцэцгүүхэд тэрийг үзээд хэн нь болохыг хүсгий. Кул нь болохыг хүсгий. Хэн нь болохыг хүсгий. Тэгэж шүү дээ. Гоё хүн гоё л байхыг хүсэж шүү дээ. Харин тийм. Тэгээ би ч 10 жилдээ би ерөөсөө тэр талаас нь ерөөсөө харж байгаагүй мэн. Яг уу жоохон муу талын дүр гэдгээр нь гаргадаг л та тий. Тэгж гаргадаг мөртлөө тэр хүмүүс нь яалчгүй нэг юм өөр байдаг байхгүй. Тий. Тэгэд яа заавалчгүй кул хүн бүлий явах хэрэгтэй юм тий. Кул болохоор бүлий юм. Харин яг тийм сэтгэхүй яг ингээд цаанаасаа өгсөн бол нэр ингээд бодоход тэгээд ингээд анзаарч байгаа. Одоо манай одоо энэ гудамжаар ингээд явж байгаа хүмүүсүүдийг хараад хэлээл веб татаал ингээд юм нэмгэн хувцастай тэгэл нэг юм хүмүүсийн ингээд анхаарлыг татаал ингээд нэг юм өөрийгөө юм би дог шүү гэдгийг ингээд харуулах юм бол ийм өөрийгөө юм дог гэж бодох ч юм уу. Тийм. Дотоодоос илүү гадаад үзмжээрээ ч юм уу тий. Бага бие авч явж байгаа байдлаараа ч бүдүүлэх байх нь ерөөсөө дог зүйл биш аахгүй юу? Яа, бүдүүлэг байж болохгүй, бүдүүн байж болно. Так шүү. Так. Оо. Хэлчихгүй. Солонгос тэсэг хүн шиг вэ шүү. Нэг Корея. Так. За өдөө хөртөл так хүмүүстэй хаана байсан баярлаа. Тэгээд дараагийн так тухайгаар иргэн уулзъя. Так гэж түр юм шүү. Наач гоё юм байна. За так гэж дуустал. За дараагийн так дугаараар уулзлаа түр бай. Так гэж заяа. Так гэж дуустал бай. За тэгээд төгсгөлийн үгээ хэлчихээ. Бид хоёр ийм хачин юм дараагийнхаа дугаараас ярихгүй. Тэгээд илүү мэргэжлийн төвшөнд юмудаа хийхийг хичээх болно. Тэгээд хайрлаж аз жаргалтайгаар хүлээн авна уу? Яц чинь утасны камер үүдс яг ингэж ах юм. Oh no. Одоо юу гарч одоо? Би тэгээс яг харжсэн ч өөс ингэ. Одоо би харахгүй чадахгүй. За тэгээд дараагийн так дугаар орох хүртэл түр. Bye. Так. What the hell?
Тий. Бүх юм ингэж л эхэлдэг шүү дээ. Хоёлаа яг нэг эхэлчлээ. Эхлэх нь 50% байлаа. 70%.